Герман нөхөртэй ханилаад харин шорон сэтгцэн эмнэлэгт арчилсан Монгол бүсгүй. Би нэгэн удаа Герман эртээ 6 жил хамт амьдарсан ганц эцэг бүсгүйтэй ярилцсан юм. Герман эрчүүл мөн баруун Европын улсын иргэнтэй гэр бүл болох гэж байгаа Монгол охид бүсгүйчүүдэд хандаж энэхүү ярилцлага хүргэхийг хүссэн билээ. Ингээд ганц эцгийн ирсэн яриаг бүрэн ихээр нь хүргэе. Та яаж яваад Герман эртээ танилцсан юм бэ? 2006 онд миний нөхөр болох Матиас Штайнер их Монгол улс байгуулагдсны 800 жилээр Монголд анх ирсэн. Тэр үед би Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн герман хэлний 3 дугаар дамжааны оюутан байсан юм. Өмнөх зуун нь Германы групп жуулчдыг хөвсгөл сэлэнг рүү аялахад хэлмэрч хөтчөөр ажиллаж байсан. Тэр жил бас л сургалтын төлбөрөө олчих санаатай дунд говь өмнө говь руу явсан юм. Германы 7 Голланд 2 эрэгтэй жуулчныг авч 14 хоногийн хугацаатай аялсан. Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ойн арга хэмжээгээд гадаадын жуулчид их өндөр сэтгэгдэлтэй ирсэн. Гэвч үнэндээ аялал жуулчлал хөгжөөгүй Монголоос ихэнх нь сэтгэл дундуур буцсан да. Харин Матиасын хувьд харьцангуй амар амгалан, даруухан, бас хөгжилтэй, мөнгөндөө нарийн биш байсан. Энэ нь надад таалагдсан байх. Үнэхээр 22 настай жаахан охин ямар ч муу юм бодолгүйгээр л Матиастай унтчихсан. Сексийн хувьд Монгол эрчүүдийг бодвол их торгон мэдрэмжтэй юм шиг санагдсан. Ингээд нэг жилийн дотор Матиастай утсаар ярьж, интернетээр харьцаж ижил дасал болов. Ингээд 2007 онд Матиас над руу урилга явуулан би холбооны бүгд найрамдах Герман улсад хөл тавьсан. Штайнерийн гэр бүлийнхэн 80 шахам хүн Хайдлберг хотод амьдардаг байлаа. Хайдлберг хот нь Францын хилээс холгүй Европын ангаах ухааны 2 дахь төв. Нийт 300 мянган хүн амтай. Ангаахын салбар өндөр хөгжсөн. Европын 2 дахь том нисэх буудал Франкфурт Майн 60 км зайтай ил газар, хүмүүс нь соёлтой, их цэвэрхэн хот. Гэвч жилийн дараа Матиасыг ижил хүйсэн гэдгийг мэдсэн. Үнэхээр шоконд орсон шүү. 2 эрэгтэй хүн гомо харьцаа үүсгдэг гэдгийг сонин телевизээс л харж байсан болохоос биш миний хайрлаж явсан нөхөр маань гаж донтон арай гайгүй хэлвэл бэлгийн цөөнх байна гэж хизээч зүүдлээгүй. Гомо гэдгийг нь мэдснээс чинь хойш чамд муухай зан гаргаж эхэлсэн үү? Тэр ажлынхаа газрын нэг залуутай хамт усанд орж байгаад яг улаан цагаан гардуулчихсан. Тэр өдөр Матиас шар харигны газар очиж уугаад шөнөнд гэртээ ирж хоноогүй. Харин маргааш нь надтай өглөөний хоол идэхдээ би багаасаа бэлгийн чиг баримжаа маань гомо бисиг сандлагатай байсан. Чи намайг ойлгож байгаа үсттэй. Би тэр Майер гэдэг залууд хайртай. Бас чамд ч гэсэн хайртай гэж хачимээр л. Би тэрний хувьд зөвхөн үр удмын төрүүлж өгөх үүрэгтэй юм гинэ. 86 настай хөгшин ээж нь хүртэл чи Матиасыг ойлго. Манайхан дотор бэлгийн цөөн хүн 6 байдгийн гэж балаа ярьсан. Балаа юм ярьсан. Хайдлберг хотын насанд хүрсэн 10 эрэгтэй 2-оос 3 нь гомо бисекс байдаг. Хамгийн гол нь нийгэм тэднийг ад шоу үздэггүй. Манайхан шиг ядуу оюутан залуус нь бус. Нас тогтсон эхнэр хүүхэдтэй 45-аас 50 гарсан эрчүүл нь гомо байх жишээтэй. Амьдралд хөлөө олжсон олон 100 мянган еврогийн хадгаламжтай тим эрчүүд 18-аас 25 насны Аз, зүүн Европоос очсон бэлгийн хамтрагчийнхаа төлөө хэдэн мянган евро цацхад бэлэн байдаг. Тийхүү бит хоёрын амьдрал ямар ч утгагүй болж Сүүлдээ Матиас надад өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх гэж хүч хэрэглэх болсон. Аимшигтай зодож тамлах нь хэрээс сэтэрлээ. 5 сартай жирэмсэн байхдаа Герман нөхөртөө зодуулж үр золбсон. Паспорт бичиг баримтгүй, төрөвчөндөө 1 еврогүй би гэдэг хүн амьд гарахын тулд оргосон юм. Гэвч цагийн дараа Матиас цагдаа нартаа намайг барьсан. Чи надад хүүхэд төрүүлж өгчхөд яв гэж тулглаа. Ингээд би Матиасын хэлснээр байхгүй бол өгөхөд ч бэлэн болсон байна. Нэг удаа Матиас хэдэн найзтайгаа гэртээ ирлээ. Тойрч суугаад тамхи тойруулж татав.
Ганганы үнэртэй шоколад шиг юм гаргаж ирээд асаагуураар халааж Марлборо тамхиг задлан дотор нь нунтгаа хийгээд тойруулаад татна. Тэгснэ Матиас намайг тамхи татахыг шаардсан. Эхэндээ би эсэргүүцсэн боловч тэрэнд ахин зодуулахгүй тулд өнөөх тамхийг татлаа. Эхэндээ бол гоцгойд мэдрэмж төрсөнгүй. Нэг мэдсэн чинь Матиас болон тэрний бэлгийн хамтрагч Майер бас хоёр залуу цугаараа инээлдэд байжсэн. Тэгснэ намайг дагуулад гудамжинд гарлаа. Миний толгой эргээд алхаж явтал ард Матиасын компанид ажилладаг цыган залуу алхаж явна. Нөгөө цыган залуу чи нисэж үзмээр байна уу гэхээр нь би юу солиороод байгаа юм бэ гэлээ. Тэгтэл өнөөх залуу чи гараа өргөд үзэлдэг гэхээр нь гараа өргсөн чинь газраас метр орчим хүнд ирээд ирсэн. Энэ үед та хар тамхины тон хэтрүүлсэн байсан уу? Урд өмнө хар тамхи хэрглэж үзээгүй болохоор нөхрийнхөө шаардлагаар татсан. Гэхдээ миний хувьд хэтрүүлсэн гэдгээ сүүлд ойлгосон юм. Сандраад гараа болгосон чинь газар буугаад ирсэн. Туршаад ахиад гараа өргөхөд 2 метр өндөрт нисв. Төв талбайгаар зорчиж байгаа түмэн амтан миний нисхийг анзаарахгүй байгаа нь их хачин. Цыган залуу чи бит хоёрын нисэж явааг хүмүүс мэдэхгүй тэнэг байгаа эз гэсэн. Доошо буусны дараа гинэт ам цангаад би суларч өсөж байгаа мэдрэмж төрсөн. Ойролцоо байгаа түргэн хоолны газар орлоо. Тэнд төм түжигнэж бом бужигнэж байв. Дугаарлаад хоол авах гэтэл хамаг биемийн суларч тийм ээ тэнхэл байдгүй. Цыган залууд хандаж надад тэнхээ алгаа чи ус хийгээд иргэлээ. Нөгөө цыган чинь би чиний зарцсан юм уу гэж нэмцгэлээр хэлдэг байгаа. Энчулдиг мих гэд би уучлалтгүй. Гэтэл тэр мөчөд цыган залуу тавир дээр пел аяганд ус барьчихсан өмнө минь зогсож байлаа. Секундын дотор тэр яаж ус авчирч амжваа гэдгээл сонин. Максиг явуулаад би түргэн хоолны газар үлдсэн юм. Гинэт хоолны газрын таазанд бөмбөлөг хөвж нөгөө бөмбөлөг удалгүй агшиж тэлээд л гайхалтай нүдэ анихад улам тодорч харагдаад болдгүй. Гинэт нөгөө гэрэл надтай ярьсан. Би бүхнийг чаднаа хүссэн зүйлээ асуул гэлээ. Тэгэхээр нь би тийм мундаг юм бол 6 оронтой тоог 5 оронтой тоогоор үржүүл гэтэл агаарт гэрэл гараад хариуг нь тоогоор бичиж үзүүлсэн. Тэр галанд нь золтой л түлэгдсэнгүй. Түргэн хоолны газрын ханд тэлэгдэж LCD телевизээр гарч ирээд кино гараад эхлэх жишээтэй. Эцэстээ нөгөө гэрлээс за би таныг ойлголоо. Бурхан байдгүй гэдгийм байна. За би таныг ойлголоо. Бурхан байдгүй гэдэг байдгийм байна. Намайг орхиоч гэлээ. Гинэт нөгөө гэрэл алга болж түргэн хоолны газраас гүйж гараад таксофоноос утсаар ярих гэтэл утасны тоонууд бүгдээр тэг байлаа. Гудамжинд гараад надад туслаач би солиорчлоо гэж байдаг чадлаараа бархирав. Германчууд уриалахгүй улсууд тул 2 залуу намайг хашлаган дээр суулгасан. Нэг авгай түргэн дуудсан. Удалгүй түргэний машин давхиад ирлээ. Түргэний эмч намайг хараад л та хар тамхи татсан уу гэлээ. Нөхөр маань тамхинд нэг бор юм хольж өгсөн. Би өрдөөл 3 сорсон гэдгээ хэллээ. Тэгтэл шоколад шиг зүйл нь марихуаны төрлийн joint гэдэг бас хүчтэй мансууруулах бэлтгэл байсан. Эмнэлгийн түргэний тэргэнд намайг хэвтүүлж баглаад аваад явсан. Явх замд үүлэн дээр нисэж байгаа айтай тэнгэр элчүүд бууж ирээд л надад нэгэн бодлын аимшигтай санагдлаа. Түргэн тусламжийн хүлээн авахд 2 эмч байсан. Хадагтай хувцас тайл танаас шинжилгээ авна гэд цааш орлоо. Би гадна хувцас тайлаад хаалганы завсраар хартал өнөөх 2 эрэгтэй эмч чинь энэ муу Монголыг төхөөрөд идчихийгээд гартаа балиус атгачихсан гар нь нэл цус болсон харагдав. Яарч хувцас өмсөө зүгтээ гэсэн чинь хутга барьсан өнөөх эмч "Гүй та яав хувцас тайл" гэлээ. Би үгүй л гэлээ. Энэ үед миний толгойд нэг санаа төрж манай улсын хуулинд цусны шинжилгээ, дохын шинжилгээг заавал өмгөөлөгчийнхөө дэргэд өгдөг гэлээ. Удалгүй сэтгэл зүйч орж ирв. Тэр хүнээс та намайг энэ газараас аваад яваач. Наад 2 эмч чинь намайг алах гээд байна. Сая таныг ороод ирсэн чи гартаа барьсан хутгаа ширээн доогуур хийчлээ гэлээ. Тэгээ би танд тус болно гэд булчин тайвшрах тариа хийх шиг л болсон. Ахиад л түргэний машинд суугаад авахад үйл хөлөглөж явах шиг санагдлаа. Харанхуй болж сэтгцэн эмнэлгийн хүлээн авахд ирэв.
Нүдийг минь дурандаж гар хөл рүү алхаар тоншиж тест авсан. Аль болох тайван байна шүү л гэлээ. Би нөгөөх шар гэрлийн талаар ярьлаа. Маш удаан харсан зүйлээ ярьсан санагддаг. Надад номхруулах хантаа зөмсгөж гарыг маань ард хүлээд нэг том өрөөнд ганцаараа минь оруулсан. Хүнжилд орсны дараа эмэгтэй эмч орж ирээд ам руу эм шургууллаа. Тарвган шир шиг амттай юм байсан. Хан дээрх цагийг хартал 10 цаг болж байлаа. 2 цаг хэр унтаад сэрэхэд биеийн тамирын заал шиг өндөр таацтай шилэн хантай өрөөнд тэрний дунд дугуйтай түрдэг орон дээр хэвтэж байлаа. Тэр цаг 12 цагийг зааж байсан. Тэгтэл би тэр эмнэлэгт бүтэн 2 өдөр унтсан байв. Миний хувцс байхгүй, оронд нь сэтгцийн өвчтний ирээн хувцс өмсүүлчихэж хөхөөний үүрэн дээгүүр нисэн өнгөрөхөд кинон дээр гардаг шиг хачин царай төрхтөө өвчтнүүд байсан. Арай гайгүй царайтай эрүүл төрхтөө хүүхний хажууд суулаа. Тэгтэл тэр хүүхэн таны харж байгаа хачин зүйлийг би ч үздэг. Гэхдээ энэ тухай эмчэд хэлж болохгүй шүү гэсэн. Энэ үед сигнал дуугарч өнөөх хүүхнийг 3 эрэгтэй асрагч дарж аваад хүчээр тарих хийгээд унтуулсан. Удалгүй их эмч намайг дуудлаа. Эмч намайг орж ирэхэд таны хий харсан зүйл гэд нөгөө эмч миний ярьсан зүйлийг бичсэн 32 хуудас үзүүлсэн. Ахиж хий юм харж байна уу гэлээ. Тэр үед надад сонин юм харагдсан ч би одоо зүгээрээ эндээс гармаар байна. Нөхөрлөө минь яриад өгөөч гэлээ. Эмч та дор хаяж 21 хоног гэдэг байгаа. Нөхөр чинь сэтгцэн эмнэлэгт хэвдсэнийг мэдсэн үү? Матиас энэ бүхнийг захиалж хийлгээд намайг нийгмээс тусгаарлах гэснийг би хожуу ойлгосон. Эмч намайг таны нөхрийн хүсэл дээр 21 хоног энэ эмнэлэгт хэвтүүлэх болно гэв. Тэгэхээр би хөө уучлаарай би 3 хоног арх уугаад ухаанаа алдчихсан байсан гэж худлаа хэллээ. Тэгэхэд эмч таныг 2 хонж байхад цуснаас чинь шинжилгээ авсан. Таны цуснаас спирт илрээгүй. Харин та байнга хар тамхи хэргэлдэг байсан уу гэж хачин юм асуусан. Энэ эмнэлэгт би 16 хоног хэвтсэн. Хамгийн гол нь эмнэлгээс гарахын тулд эмчнэрийн үгийг дагах хэрэгтэй байлаа. Ингээд нэг удаа их эмчтэй уулзаад би маргааш бурхныхаа зан үйлийг хийх хэрэгтэй байна гэж ахин худлаа хэллээ. Германы хуулинд хүний шашны зан үйлийг хүндэтгэх тухай зарчим баримтлаг юм. Эмч надад итгэж маргааш нэгэн эрэгтэй сувлагчид энэ хатагтай гэрт нь хүргэж бурхантай нь уулзуул гэлээ. Ингээд л би эмнэлгээс гараад орсон юм. Тэгэхгүй бол намайг нийгмээс тусгаарлаж гал зүгээ өвчтөн болгох байсан. Тэгээд та гэртээ харьсан уу? Матиастай утсаар ярьсан. Тэр намайг гэртээ ирэхийг урьсан авч үнэн хэрэг дээрээ ахиад сэтгцэн эмнэлэгт барьж өгөх тактик байсан нь ойлгомжтой. Би ганцаараа ямар ч мөнгөгүй Германд яах юм? Монгол руугаа буцахын тулд бие үнэлэхээр шийдсэн. Өөр надад ямар ч арга байсангүй. Майнхайм хотод түр хоноглоод маргааш өдрөөс нь цыган туркуудад бие үнэлж 7 хоногийн дараа 1000 гаруй евротой болсон юм. Хувцс хунар гаднах байдлаа өөрчлөөд хэсэгтээ бие үнэлж боломжийн мөнгө цуглуулах цаашлаад ганц машин ачуулах санаа төрсөн. Германд бие үнэлэх хэр аюултай байв? Бусад орныг бодвол Герман харьцангуй эрхчлөөтэй улс. Майнхайм хотын зах Ротштрайс гудамжинд эл зогсоод бие үнэлж эхэлсэн. Хавтагчдын дийлэнх нь тэнд хараар ажилдаг Хятад, Вьетнам, Турк, Африкаас очсон өнгөт арьснууд. Европын яахнууд харьцангуй тайван байдалтай бие үнэлж зүүн өмнөд Азад хүний 8-нд өртсөн монгол хүүхнүүдээс хамаагүй дээр орчин зогсдог. Монголын яахнууд шиг цаг хоногоор тарифа тогтоохгүй. Нэг удаа хавтахад 80-120 евро. Шөнийн цагаар мэдээж 2 дахин өндөр үнэтэй. Байрны эзэнд орлогынхоо 20%-ийг өгнө. Секс хийхдээ хөөх мем атгах бол 20 евро нэмэгдэнэ. Мөн өгзөг бүхс базвал тарифыг тусдаа тогтооно. Үнсэх бол 20-той. Бэлэг эрэхтэн хөхөх анус руу хийх гэвэл гаж донтнуудын тарифаар ханшаа өсгөж 500 еврогоос бие үнэлнэ. Секс хийхдээ илүү хөдөлгөөн хийх тоолондоо үн тариф суг өсдөг юм. Германы эрүүгийн хууль бие үнэлэгчдийн талд байдаг болохоор үйлчлэгч харчуул, зодох, дарамтлах, мөнгөө төлөхгүй бултах гэсэн ойлголт байхгүй. Тэнд бие үнэлж байгаа яахнуудын хамгийн том шаардлага нь герман хэлтэй байх ёстой. Ротштрайс гудамжны 300 бие үнэлэгчээс би ганцаараа Монголоос ирсэн байлаа. Тэнд Украин, Орос охидтой танилцж, цугтаа байр хөлслөн амьдарч эхэлсэн. Хүйтэн сэрүүний улиралд гудамжныхаа байшингийн шилэн хоргонд дарс шимээ суучдаг. 3 сарын дотор би 5,000 евро олсон гэд бодтоо.
Гүй та тэгээд яаж яваад Германы шоронд орж ирсэн юм бэ? Хилс хэрэгт гүтгэгдэн Майнхамын мөрдөн 4 сар хоригдсон. Нэгт надад бичиг баримт байгаагүй. Хоёрт Германы хуулийг зөрчин бие үнэлж байсан. Гуравт хулгайн хэрэгт орсон гэдэг үндсэлээр хоригдсон. Шоронгийн ахуй нөхцөлийн хувьд манай сайд нарын 2 дугаар эмнэлгээс сэвэрхээ. Тэнд намайг хоригдож байхад Матиас ирж бичиг баримтыг мань өгчөөд явсан. Тэр уулзахыг хүссэн боловч би зөвшөөрөөгүй. Германд том мөрөөдөл тээж утсан миний хувьд хар тамхи сэтгцэн эмнэлэг дараа нь орголт бие үнэлж эцэст нь шоронгоор дамжин их нутагтаа ирлээ. Яагаад чамд өөрийн түүхийг үнэн мөнөөр ярьж байгаа вэ гэвэл бусад охид хүүхнүүдэд том соргомж болоосаа гэж хүссэн юм. Хэрвээ би 100 жилийн шугамар герман хүнтэй гэрэлж хэл ус мэдэхгүй нэгэн байсан бол гал зүүгийн эмнэлэг эсвэл хар тамхины хэрэгээр шоронд хоригдох байсан биз? Өөхөх үе ч надад тохиолдож байсан юм шүү. Германчуудыг цэвэрч цаг барьдаг хүмүүс гэдгийг монголчууд мэднэ. Гэвч германчууд жижиг зүйл дээр ч их харамж. Ширхэг тамхиа хүнд өгөх дургүй. Бас ресторанд аав ээжтэйгээ цуг орохдоо тус тустай хоол захиалж тооцоогоо өрсдөх юм. Дээр нь Азиудад германчууд тимч дуртай биш. Тэд нүүрэн дээрээ инээмсэглэн сайхан аш гаргадагч цаана хүйтэн хөндий улс байдаг. За хоёулаа ярилцлага энэ хүргээд өндөрлөх үү? Тэгье. Баярлалаа танд ярилцлага өгсөнд. Герман нөхөртэй ханилаад харин шорон сэтгцэн эмнэлэгт арчилсан Монгол бүсгүйтэй хийсэн ярилцлага маань энэ хүрээ төгсөж байна. Энэ хүртэл бичлэгтэйгээ хамт байсан танд үнэхээр их баярлалаа. Хэрэв бичлэг таалагдсан бол YouTube сувгаас subscribe хийж мөн бичлэг дээрээ заавал лайк дараад үзээрэй. Баярлалаа. Дараагийн бичлэгээр дахин уулзъя.